Ардчилсан намын анхан дунд шатны удирдах ажилтны анх дугаар зөвлөгөөн өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эхэллээ. Монгол орны 330 сум нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны анхан дунд шатны удирдах ажилтнууд идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн юм а. За энэ зөвлөгөөний гол зорилго нь бол өнөөдөр ирэх он жилүүдийг Арслан анхан дунд шатныхаа намын байгууллагуудыг бэхжүүлэх. За ер нь намын бодлого хөтөлбөрийг боловсруулах. Тэгээд зөвхөн Монголын улс төрийн намуудыг харахад бол нэг удаагийн сонгуул зориулсан бодлого хөтөлбөртөө орж тэгээд тэр нь тухайн үед улс орны хөгжлийн бодлогыг бүрэн боломжгүй ийм байдал харагдаад байгаа. Тийм учраас Арсланы үед бол ерөөсөө зөвхөн 2020 он биш. Ер нь дунд хугацааны, урт хугацааны мөрийн хөтөлбөрүүдийг боловсруулах, улс орны хөгжлийн бодлогыг бас алсыг арсан өргөн хүрээнд харж хөтөлбөр зорилтуудаа тодорхойлох зүйтэй юм а гэсэн энэ бодлогын үднэс энэ зөвлөгөөнийг хийж байна. Мөн тэрээр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ бид анхан дунд шатны бодлого үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой 2 жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж ирээдүйг харсан алсын хараад улс төрийн хүчирхэг нам болох зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадвах, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан гэдгийг онцлсан юм а. Тэрээр шинжлэлийн бодлогын зорилтын талаар илтгэл тавьсан бөгөөд 2012-оос 2016 онд ардчилсан намын хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг бас тайлбарласан юм а. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туван зөвлөгөөнд оролцогчдод ардчлалын төлөөх намууд нэгдсэний ойн баярыг хүргэж, намын шинжлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх аян болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм а. Арслан намын үндсэн дүрмэн дээр орсон нэмэлт өөрчлөлтүүдээр бол бодлогын зөвлөлүүдийг ажилуулна гэсэн дүрмийн заалт орж ирсэн. Арслан намын эрх барих дээд байгууллага үндэсний бодлогын хороонд бид засгийн газрын бүтцтэй адилхан бүтцээр бодлогын салбар зөвлөлүүдийг байгуулна. За энэ зөвлөлүүд маань доошоо нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороо гэдэг ингээд салбарлаад явна. Тэгэхээр бодлогын зөвлөл юу хийх вэ гэхээр ард түмэн энэ манай ардчилсан намаар юу хийлгүүлэхийг зорж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын хөгжил, сум хорооны хөгжлийг яаж харж байгааг мөрийн хөтөлбөртөө тусгана. Өнөөдрийн ирэх барьж байгаа дарга нар, засгийн газар, аймаг дүүргийн засаг дарга нар юу хийж яана гэдэг энэ хэрэгжүүлж байгаа бодлого дээр нь анализ хийж шүүмжлэх зүйлийг шүүмжлэн 2020 онд бид нар ямар нэгэн байдлаар аль нэгэн шатнд ялалт байгуулсан тохиолдолд ялалт байгуулсныхаа маргааш өдрөөсөө шууд хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтуудаа бид нар өнөөдөөс гэж бэлтгэхийн ажилдаа бодлогын зөвлөл, салбар зөвлөлүүдээр орж явж байгаа. Мөн улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт улсын хурал дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Одон Туяа, ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Хулан, ардчилсан оюутны холбооны тэргүүн Лав Доржнаар байгууллагын мэдээллийг хүргэж цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Гишүүн төвтэй бодлогын нам болохоор олон ажлуудыг шат дараатаагаар хийж байгаа нь намын гишүүдийн идэвхийг сэргээж мөн өсөн дэвжих оролцоо өндөртэй байх боломж бүрдэж байна гэж намын гишүүд үзэж байлаа. Анхан шат манай шинжил их сайн хийгдэж байгаа. Энэ анхан шатны дунд шат, дээд шат ирэх холбоотой ажилтдаг болсон. Энэ шин дарга гарч ирснээс хойш бид нар бас анхан шатаа бас дуу хоолойг сонсдог, дунд шатаа сонсдог. Тэгжиж манай ардчилсан намд бэхжин шүү дээ. Анхан шатны дуу хоолой гарахгүй бол дээд шатны шууд удирдах гэж байхгүй. Залуучууд бидний хувьд яг энэ ардчилсан нам гэлтгүй ер нь намын байгууллагуудын төрийн байгууллагуудаас хүссэн залуучуудын оролцоог дэвшлүүлэх. Тэдний дуу хоолойг бодлого шийдвэртээр тусгах гол зүйлийг хүсдэг. Энэ үднээсээ ардчилсан нам залуучуудын дуу хоолойг маш хүчтэй сонсож, тэдний үзэл бодлыг үндэснэн дүрмдээ төлөвлөхөд тусгаж өгсөн байна. За үүний тодорхой жишээ нь манай үндэсний бодлогын хороонд залуучуудыг таваатвал өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдсэн байгаа. За нөгөө талаар нам маань одоо яг энэ залуучуудын оролцоон дээр дэвшгэлсэн үндсэн чиглэлийн шинжилгээтэй шааштай бас хийгдээд явж байна. Энэ бидний хувьд бол нэг ахиц гарч байна гэж харж байгаа. Хамгийн гол нь бол энэ 18 оны гишүүдийг чадваржуулах тийм жил болгож зарлаж байна. Энэ хүрээнд бол нийт 365 сум бусад бүх хороодын удирдах ажилтнуудыг цуглуулж, ирэх жил гишүүдтэй зориулж боловсролтон зориулж ямар ажил хийх, ардчилсан намын өнгөрсөн жилүүдийн сургамж юу байх вэ? Дээрээс нь энэ сургамжаас авсан шинжилгээний энэ ажлын үйл явцыг яг хэрхэн яаж ойлгох вэ?
яаж одоо хөрсөн дээр нь буулгах юм гэдэг зүйлүүдийг ярьж байна. Гишүүдч гэсэн энэ чиглэлээр нэлээд идэвхтэй одоо санал солилцож байна те. Зөвлөгөөн энэ сарын 9-ний хүртэл үргэлжлэх бөгөөд намын дотоод үйл ажиллагааны чиглэл тус бүрээр сургалт зохион байгуулах юм байна.